За ингээд та бүхэнтэйгээ гадаад хэл хэрхэн сурах вэ? Ямар арга гаргач ашиглах вэ? Энэ тухай ярилцъя гэж бодож байна. За, аль ч гадаад хэлийг сурахад бол сонсох, ярих, унших, бичих гэсэн дөрвөн чадварыг хүн зайлшгүй хөгжүүлэх хэрэгтэй байдаг. За, бид мэднэ нялх хүүхэд эхийн хөвлөгөөс төрөөд ойролцоогоор нэг жил жоохон гарантай эцэг болон ойр дотны хүмүүсээ сонсоол байж байдаг. Тэр хооронд бол хүүхэд нэг ойр зуур ганганаж гунганж дуугарч байдаг. Тэгээд нилээдгүй удаан хугацаанд сонссны дараа хүүхэд бол ярьж эхэлдэг. Өөрөөр хэлбэл нэг 2 сартай болсныхаа дараа хүүхэд бол аав, ээж, хоол гэх мэт хялбар үгнүүдийг хэлж чаддаг болдог. За, хүн гадаад хэл сурахад бол ерөөсөө яг л энэ зарчмаар л явж байдаг. Эхэндээ гадаад хэлийг үзэж байгаа хүн бол тодорхой төвшөнд сонсож байдаг. Сонссноо чихэн үгээ ялгаж сонсч сурснаар ярьж сурдаг гэж. За, дараа нь бол уншаад бичих чадвар хөгжих жишээтэй юм аа. За, Монголын нэрт эрдэмтэн Чойл Увсанжуу багш ингэж хэлсэн байдаг. За, альва хүн гадаад хэлийг сурахдаа голын усны урсгал мэт сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл байнгын өдөр болгон үзэж байх хэрэгтэй. Голын ус тасалддаггүй шиг байнга өдөр болго үзээд сураад явж байх хэрэгтэй шүү гэж сургасан байдаг, загсан байдаг. За, хүн гадаад хэлийг үзснээ мартдаг, мартснаа буцаагаас сэргээгээ цаашаа ахиж сураад явдаг. За, энэ процесс бол ямар ч хүн дээр тохиолдож байдаг. Тэгээд ийм процессос бол бити санаа зовоороо, бити шантраараа хамгийн гол нь та бүхэн маань тууштай үзэж судалж байгаараа хэмээн загсан байдаг. За, ерөнхийдөө гадаад хэлийг сурахад бол тодорхой зарчмын дагуу явах хэрэгтэй. Аль болох системтэй үзэж байвал тухайн хүндээ ч амар, гадаад хэлийг зааж байгаа хүмүүст ч амар байдаг. За, наазах нь бол тухайн хэлний боломжийн сайн сурах хүчийг олоод авах хэрэгтэй. Тухайн хэлний толь өчиг аваад судалж үзэх хэрэгтэй. За, өдөр бүр хамгийн багадаа гэхэд хичнээх завгүй ажилтай яаруу байсан ч гэсэн хамгийн багадаа гэхэд 15 минутыг тухайн сурч байгаа хэлэндээ зориулж зарцуулж явах хэрэгтэй гэж сургасан байдаг. За, тэгээд аль болох их сонсгол хийж байх хэрэгтэй. Хэдий ч их сонсож байна. Төдий ч таны тухайн гадаад хэлээр гадаад үгнүүдийг сонсох чадвар бол дээшилж байдаг. За, энэ сонсголыг хийхэд бол орчин цагт бол ерөөсөө маш их боломж байгаа. Янз бүрийн телевизээр сонсч болж байна. Подкастууд сонсож болж байна. За, дуу сонсож болно гэх мэт төрөл бүрийн сонсголын хэлбэрүүдийг бол ашиглаж авах хэрэгтэй. Аудио номнууд гэхэд ерөөсөө маш олон төрлөөр байх жишээтэй. За, тэгээд тухайн хэл дээр байнгын өдөр тутмын давтагдж байдаг хэлц өгүүлбэрүүдийг бол ерөөсөө шууд л тогтоож авах хэрэгтэй. Энд бол ямар үг өгүүлбэрүүд байна гэхээр зэрэг тухайн хэллэн дээр мэдчилгээний үгнүүд. За, тэгээд 7 хоногийн өдөр гаригууд. За, хүнээс юм асуух. За, ресторан, зоогийн газар ороход ашигладаг үгнүүд гэх мэт маш олон байнгын давтагддаг, байнга хэлэгддэг тийм хэлц үгнүүдийг аль болох өгүүлбэр байдлаар нь тогтоогоод явбал их сайн байдаг. За, тухайн гадаад хэл дээр бол ном уншиж байх хэрэгтэй.
орчин цагт бол интернетээр бол маш их онлайн номнууд бол байгаа. Тэдгээрээс үзээд уншаа судлаа явуулж байна. Бүр цаасан хэвлсэн номоор суралцаад явах боломж бол бүрэн байгаа. За түүнчлэн тухайн гадаад хэлээр ярьдаг, тухайн гадаад хэллийг эзэмшсэн, тухайн гадаад хэлний унган хүмүүстэй, унган хэлээ ашиглаж ярьдаг тийм хүмүүстэй харилцаж амьд харилцаа үүсгэж байх нь бол таны гадаад хэлний мэдлэгт ихээхэн нэмэр болно. За ерөнхийдөө бол хэл сурна гэдэг бол нэлээдгүй хөлс хүч хөдөлмөр шавхсан ажил байдаг. Ийм болохоор аль болох өөрийгөө залхаахгүй, ядраахгүй, шантрахгүй байхын тулд хөгжилтэй тоглоомын хэлбэрээр хамтдаа нийлээд хэлийг судлаад явхад бол бүрэн боломжтой байна. За дуунд дуртай хүүхэд залуус маань тухайн дуугаа орчуулж болж байна. Дуугаа дагаад дуулж болж байна. Тухайн дуугаа байнга сонсдог байж болно. За кинонд дуртай нэг хэсэг хүмүүс байдаг. Кинонд дуртай хүмүүс бол тухайн киноных нь текст нь доогуур нь гардаг тийм кино аль болох сонгож үзэж явах хэрэгтэй. Энэ бол тухайн гадаад хэлийг эзэмшихэд сурахад маш тийм дөхөм үзүүлдэг сайхан арга байдаг. За ерөнхийдөө бол гадаад хэлийг бол миний хувийн туршлагаар бол өрнийн ба дорны ингээ хоёр ангилчихмаар байдаг. За дорны хэлэнд ихэнхдээ л манай монголчуудын ихэвчлэн сурдаг хэл юу вэ гэхээр хятад хэл ба япон хэл, солонгос хэл. Үндсэндээ Азийн хэлнүүдээс энэ гурван хэлийг бол нийт хүн амын маань нэлээдгүй хувь нь төлхөө суралцдаг. За өрнийн хэл гэж байдаг. Энд болохоор зэрэг орос хэл, англи хэл, герман, франц гэх мэт хэлүүд орж байх жишээтэй. За энэ дээр нэг хувийн ажиглалтаас сонирхуулаад хэлэхэд өрнийн хэлийг суралцж байгаа буюу өөрөөр хэлбэл ханз үздэг ханзтай хэлнүүдийг бол жишээ авч хэлэхэд бол Япон, Солонгос хэл бол ханзнууд нь бол ерөөсөө их адилхан байдаг. За нэг дуудлага, утга зүйн хувьд жаахан ялгаатай байдаг. Ханзтай хэл сураад судлаад явцсан хүн бол тухайн Азийн ханз үздэг хэлнүүдийг бол сурахад их хялбар дохин байдаг. Өрнийн хэл сураад явсан хүмүүс болохоор зэрэг өрнийн хэлээ цааш нь лавшруулад сураа судлаа явахад их дохин байдаг. Жишээлбэл манай монголчуудын хувьд бол дийлэнх нь орос юм уу англи хэл үзээ судлаа явж байдаг. Орос англи хэл сураад үзээ явж байгаа хүмүүст бол цаашлаад герман хэл, франц хэл, итали, испани гэх мэт өрнийн хэлүүдийг сурахад бол их дохин байдаг. Яг тэгэхээр үндсэндээ бол үсэг бол ижилхэн байдаг. Дуудлагууд бол жаахан ялгаатай байдаг. Энэ тухайн хэлний онцлог байдлыг анзаараад ялгааг нь олж хараад судлаад явах юм бол өрний хэл багасаа сурсан өрний хэлийг дараагийн өрний хэлүүдэд сураад явхад бол амар хялбар байдаг бол багасаа дорн дахны хэл сураад явчихсан хүмүүс бол дорн дахныхаа хэлийг сураад явхад илүү дөхөн байдаг. Энэ дээр бол би бүр бодиттой жишээ хэлж болж чадна. Миний нэг дүү Япон хэлээр бакалавра төгсөөд дараа нь хятад хэлээр сурахад бол маш их дөхөмтэй амар байна гэж ярьж байсан бол бас нэг таньдаг хүн маань англи хэлээр бакалавр төгсөөд хятад очоод суралцахад бол би хятад хэл сурахад надад маш их хүндрэлтэй байна. Маш их цаг зав авч байна. Их хэцүү байна гэж ярьж байсан.
Эндээс дүгнэхэд бол урны хэл сурсан хүнд бол урны хэл үргэлжлүүлээ сурахад амархан байдаг. Дорны хэл сураад явж байгаа хүн бол дорныхоо хэлийг сураад явж байгаа нь бол илүү амархан байна. Гэхдээ дорны хэл сурж байгаа хүн урны хэлийг бол хичээл чармаалт гаргаад сурч болно. Урны хэл сурсан хүн дорны хэлийг хичээл чармаалт гаргаад сурах бүрэн болцоотой байна. За ингээд та бүхнийг анхаарал тавьж сонссонд их баярлалаа.